Монгол улсын их сургуулийн гадаад оюутнууд сүүлийн үед багш нартай хамт Төв аймагт руу аялал хийсэн. Бид олон улсаас ирсэн оюутнууд Япон, Солонгос, Бүг найрамдах Хятад улсаас, Оросоос гэх улсаас ирсэн оюутнууд маш сайн аялал хийсэн. Тэгээд энэ аялалд бид маш сайн газар ирсэн, маш сонирхолтой болсон. Малчин аялал руу яваад зурчилсан, унаг харсан, мөр унсан, хоргон ирсэн. Маш гоё болсон. Тэгээд Монгол хэлний дадлаг хийсэн.